Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Голландосаас Янжаа миний бие мэдчилж байна. Өнөөдрийн маань ээлжит вебинар зорилгодоо хүрэх дадлыг хэрхэн бүтээх вэ гэсэн сэдвээр явагдах болно. Юуны өмнө та бүхэн маань манай Nomad Rise сувгийг Nomad Rise Learning YouTube нэртэй сувг байгаа. Тэрийг түүнд subscribe хийгээд манай Facebook Nomad Rise хуудсыг бас дагаарай. Хэрвээ та бүхэнд энэ вебинарын дараа асуулт байх юм бол nomadriseworld@gmail.com хаяг руу имэйл явуулж илгээж болно. За өнөөдөр гол зорилго нь бол бид нар хүн болгон өөрийн гэсэн тодорхой зорилготой байдаг. Тэр нь жижиг том хэлж хамаагүй яг тухайн хүндний хувьд чухал тийм амьдралд нь хийхийг хүссэн зорилго байдаг. Тэгэхдээ тэрийг нь бид нэр ингээд зарим хүмүүсийг ингээд харахад ямар ч зорилго тавьсан түүндээ хүрчдэг. Жишээлбэл бакалавраар сурахаар боллоо тэрийг амжилтаа цагтан төгсчдөг ч юм уу. Эсвэл тодорхой ном бичнэ гэдэг төсөл санаачилдаг тэрийг бичээд дуусгах цагтан дуусгахаар гаргацдаг ч юм уу. Гэтэл зарим нэг хүмүүс яг адилхан мөрөөдөлтөй мөртлөө дуусгаж чадахгүй яваад байдаг. Тэгээд тэдгээр хүмүүсийг одоо өөрсдийнхөө туршлагаасаа болон амжилтаа төр явж байгаа зорилготой хүрч байгаа хүмүүсийн туршлагууд дээр тулгуурласан номуудыг судлаад үзэхээр ердөө тэр нь тухайн хүний авьяас бэлэг гэхээсээ илүү зөв орчин, зөв системийг бий болгосон байдаг. Тэгэхээр тэр талаар хэрхэн хүрч байгаа талаас нь та бүхэнтэй өнөөдөр бид нэр товчхон хуваалцах болно. Ерөнхийдөө нэг гол зүйл бол англиар бол хүмүүсийн хувьд mindset, сэтгэлгээ. Альва хүн зорилготой хүрэхдээ зорилгоо ингээд тавилаа. Тэгээд тэр хүн болвол би ер нь энийг хий гэсэн өөрийн гэсэн гол тийм зорилготой. Тэгээд дээрэс нь сахилах баттай, дисциплин буюу өөрийн гэсэн сахилах баттай. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь identity shift буюу үеийн гэсэн өөрчлөлт, өөрийн гэсэн одоо identity тодорхойлолтоо зүг хийсэн байдаг. Энэ талаар яг ямар учиртай юм гэдгээ дараагийн слайдууд дээр танилцуулах болно. За юуны өмнө одоо эхлэхээс өмнө ер нь урам зориг буюу мотивашн тий заримдаа хүмүүс юм хиймээр байдаг. Жишээлбэл би ингээд одоо энэ номыг орчуулчих гэдэг юм уу гэдэг. Гэтэл ингээд за онгод орж ирэхгүй байна гэдээ хойшин тавиад иж болно. Тэгээ хүмүүсээ онгод орж ирэхийг хүлээж ийн эсвэл урам зориг орж ирэхийг хүлээж ийн гэд хойшин тавиад хүлээгээд байдаг тий. Тэгээ эсвэл зарим өдөр өнөөдөр маш их онгод орлоо урам зориг хүрлээ гэд хэдэн хуудасаа орчуулдаг ч юм уу. Тэгвч дараагийн хэдэн сар нь юу ч хийхгүй алга болоод тэгтэл нөгөө цаг хугацаа нь өнгөрцөн нөгөө зорилго нь ингээд самарч явж байдаг. Тэгэхээр ер нь бол хүн урам зоригийг хүлээх юм бол энэ богино хугацаанд ирээд алга болдог. Заримдаа иргүй ч гэж болно. Харин зөв системийг бий болгох юм бол тэр нь ингээд байнга доктортой системийг бий болгох юм бол хүмүүс амжилтанд хүрдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүсийг зорилгодоо жижиг том гэлтгүү зорилго тавьсан хүмүүс яг яаж түүндээ хүрээд байна уу гэдгийг нь анзаарахаар тэр хүмүүс бол өглөө босоод би өнөөдөр нэг юм хиймээр байна ч гэдэг юм уу эсвэл өнөөдөр би нэг юм хийх дургүй байна ч гэдэг юм уу тэр өөрийнхөө одоо сэтгэл хөдлөлөөс бий болгосон тий зүйлсээ шийдвэр гаргадаг. Тэр хүмүүс харин өөрийн системтэй байдаг. Тэр системэнд гэхээр юу вэ гэдгийг дараагийн одоо слайдуудаар бас ярих болно. Тэгэхээр хүмүүс бол зорилготой хүрч байгаа хүмүүсийн хамгийн том зүйл нь бол нэгээ зорилгоо тодорхойлчлоо. За би яг юу хий гэсэн тий их сургуулийн амжилтаа төгсөн ч гэдэг юм уу эсвэл ном бичин ч гэдэг юм уу ямар нэг зүйл хийчлээ эсвэл би заас их сургуулаа төгсөөд багш болно ч гэдэг юм уу тухайн их сургуультай үлдэж багш болно ч гэдэг юм уу зорилго тавьчлаа. Тэгчээд төрнийхөө төлөө юу хийж гинэ вэ гэхээр яг урам зоригийг хүлээж байгаа хүмүүс нь ер нь явандаа үед амжилтандаа тухайн зорилготой хүрдэг. Харин тэр зорилготой хүрэхийн тулд яг ингээд тодорхой системийг болгоцсон хүмүүс нь хурж байгаа нь анзаарчихсан. Тэр талаар маш олон номууд ч бас бичигдсэн байдаг. За тэгэхээр зарим хүмүүс бодохдоо угаасаа л энэ хүн цаанаасаа ийм өөртөө итгэсэн итгэлтэй, өөрийн гэсэн чадвартай ихэнх хүмүүс те энэ угаасаа цаанаасаа төрсэн хүн гэд бид нар ингээд заримдаа ингээд амжилтаа явж байгаа хүмүүс, хүүхдүүд, оюутнууд энэ угаасаа цаанаасаа төрсэн өөрийн гэсэн итгэлтэй. Тийм болохоор ингээд дандаа юм бүтээд байдаг гэсэн тийм буруу ойлголттой байж байгаа. Гэтэл яг бодит байдал дээр ерөөсөө одоо тэр зорилготой хүрч байгаа, зорилготой хүрэхгүй байгаа хоёр хүний гол ялгаа нь гэх юм бол зорилготой хүрч байгаа хүн нь өөрийнхөө зорилготой хүрэх алхмуудыг үйлдэл болгон хийгээд тэгээд түүний хийж байгаа үйлдэлээсээ туршлага болгож хураагаад түүнийхээ одоо туршлагатай болохын хэрээрээ өөртөө итгэл нь өсч байдаг. Өөрөөр хэлбэл итгэл тухайн зорилгодоо хүрэх уур чадварыг алхамаар хийснийг явцад бий болчдөг. Тэгээд тэр нь одоо байнга давталтай хийнэ гэсэн. Жишээлбэл өмнөх юун дээр слайдаар сая ярьснаар тийм
их сургуулаа төгсөө би багш болно гэсэн зорилготой хүн байж болно. Ягаад гэвэл за би өнөөдөр их сургуульд сууж ийн оюутан учирд хэрэгжүүлэл хийгээ явъя. Тэгээд төгсөөд би ажил хайгаад тэгээд эсвэл багш нартай хэлж байгаад ажил юу болно багш болно гэж тавьсан тийм хүүхдтэй. Гэтэл яг түүнтэй адилхан оюутан бас би төгсөөд их сургуультай багш болно гэсэн. Гэхдээ түүний хувьд өөрийгөө одоо бодож байгаа identity буюу өөрийгөө тодорхойлж байгаа тодорхойлолт нь би бол багш болох хэрэгмээсээ би бол сургууль хүмүүжүүлэгч хүнгээ өөртөө ихтэй өөрөө түндээ ч дуртай. За тэгээд тэр хоёрыг ингээд харахад яг их сургуулаа эхлэх 1-р курст орлоо хоёулаа адилхан оюутан 1-р курсын оюутан. За харин яг төгсөхт нь харьцуулаад харъя. Төгсөөд тэр хоёроос хоёр хүүхдийн нэг нь ажилд орсон байна. Яг их сургуультай бүр урагдаад багшаар үлдсэн байна. Яагаад гэд нөгөө яг тухайн 4 жилийнхэн явцыг ингээ анзаарахаар адилхан авьяастай, адилхан оюуны потенциалтай, адилхан одоо мэдлэг чадвартай тийм хүүхдүүд байж байгаа. Гэтэл яг нэг нь яагаад өргөдөж ороод нөгөө нь яагаад орсонгүй вэ гэд харъя. Гэтэл нөгөө нэг хүүхэд нь за би оюутан юм чи хичээлээ хийгээл яваад байна. Тэгээ үлдсэн цагаар нь парт идэх ч юм уу эсвэл зүгээр дутаа юм хийдэг ч юм уу эсвэл өөр ажлууд хийдэг ч юм уу те мэдээж өөртөө мөнгө олохын тулд тэгээд яг өөр ажлууд хийгээд би тэгтээ оюутан гэдэг identity-тайгаасаа үүднээс тэгээд төгснөхийн дараа би ажиллаа хайна гэсэн зорилготой. Тэгээд яг ингээд хийж байгаа үйлдэлүүд нь дандаа нөгөө оюутан гэсэн identity дээр тулгуурлан явагдсан байна. Гэтэл нөгөө оюутан нь би бол багшлах дуртай сургууль хүмүүжүүлэгч хүн түүний хөдлөө би үйлдэлүүдээ хийнэ гэсэн болохоор яасан гэхээр 1-р курсээсээ багштай очиж багшаа би жишээлбэл юу яа танд ингээд тусч болох уу танд туслах зүйлс байна уу лабораторид ингээд би үнэгүй ажиллая өөр хийх зүйл байна уу гэж явуулчих болно. Хүүхд маань өөрийнхөө хичээлээ хийхээ хажуугаар нөгөө өөрийнх нь identity нь би одоо сургууль хүмүүжил багш хүн болж байгаа гэсэн identity учраас үйлдэлүүд нь дандаа түүнийхээ тэр зорилгын дараа дагуу хийгдсэн. За илүү цагаар жишээлбэл орой болгоо жишээлбэл хагас бүтэн санд явж ингээ үдшилэгч юм уу партиж яв цагаа өнгөрөөхийн оронд хичээлээ ингээд бэлдээд тэгээд дээрэс нь багштаасаа илүү багштай туслах материалууд дээр эсвэл лаборант хийдэг ч юм уу те дандаа нөгөө орчиндоо тухайн их сургуультай танигдах зүйлүүдээр алхам хийсэн тий. Тэгээд яг ингээд төгсөд ирэхэд нөгөө хоёр хүүхэд багшийн оронтой гарлаа нэг нь урилгаар бүр орж ин яасан гэхээр нэг хүүхэд нь бол зөвхөн заах онц төгссөн байсан ч гэж бодъё те багшлыгээ тэгсэн. Гэтэл нөгөө хүүхэд нь аль хэзээний лабораторид ингээд лаборант хийгээд ч юм уу компьютерудаа сетап хийхэд туслаад ч юм уу ингээд лабораторийнхоо таньдаг болсон. Багш нартаа төгсөх курстэй багшаа би таныг ингээд оюутнуудаа дүгнэхтэн туслая гэд үнгүү teaching assistant гоё багштайхаа туслах хийгээд тий багш нарынхаа итгэлийг олцсон. Тэгээд нөгөө ингээд хуримтлуулсан 4 жилийн хугацаанд хуримтлуулсан үйлдэлүүд нь 7 хоног 1-2 цаг байсан ч хамаагүй тухайн яг зорилгод нь хүрж байгаа учраас яг төгсөх 4 жилд нь болохоор нөгөө хүүхэд чинь өөртөө илүү итгэлтэй тэгээд дээрэс нь туршлагатай болсон. Тэгээ нөгөө жижиг давтал үйлийнхаа хүчээр тэгээд өөрийнхөө профайлыг үүсгэсэн байгаа. Тэгэхээр нөгөө мэдээж хоёр юм адилхан онц сурсан хүүхэд байна. Гэтэл нэг нь яг тухайн ингээд орчиндөө танигдсан сүлжээгээ танил талаа бий болгоцсон туршлага хуримтлуулсан учраас багш нь баг урилгаар чи сургуультай үлдэхөө яагаад тэгэхээр туслах багшаараа ажилласан лабораторид ингээд лабораторид хийсэн. Тэгээд дээрэс нь хүүхдүүдийг оюутнуудыг үнэлэхээр хүртэл яасан. Тэгэхээр яг багшийн профайл нэлсэн таныг авъя гэж санал ирж байгаа. Энэ бол тэгэхээр өөртөө юу гэсэн үг гэхээр адилхан хүн байж болно. Гэхдээ өөртөө итгэл дээр үүдээд өөрийнхөө identity дээрээ бий болгоод тэгээд ямар үйлдэлүүд хийж байгаагаас одоо үйлдэлүүд нь туршлага болоод туршлага нь явандаа тухайн хүнийг итгэлд нь хүргэж ийна гэсэн өөртөө итгэлнэ. Тэгэхээр бидний хувьд юу гэхээр ер нь identity буюу би хин юм бэ гэдэг бол маш чухал. Хүн өөрийгөө юу гэж тодорхойлно түүнийхээ дагуу элдв шийдвэр гаргаж байдаг. Манай одоо жишээлбэл найзуудууд ялангуяа эрэгтэй хүүхдүүд бол би нэг айгу ингээд жоохон явуулдаг ч юм уу чи юу хийхийг юм бэ ч гэдэг юм уу чи юу сүртэй юм бэ ч гэдэг юм уу явж ингэж ийм одоо тоглоом тоглоё л доо ингэж хинхэлж номын сан сууж яадаг чи ингээд энэ тий жоохон нэгнийгээ тэгж нөгөө буруу зүйлрүү татах гэдэг. Гэтэл нөгөөдөл маань бид нар одоо оюутан ч юм уу эсвэл ингээд сурагч байгаа юм чи сайхан одоо яг ийм өөрийн гэсэн юу гэдэг чөлөө цагаа өнгөрөө. Мэдээж оюутан сурагч хүмүүс өөрийнхөө чөлөө цагаараа найз нөхцөлтэйгөө зугаа ингэлтэй сайхан өнгөрөж болно. Гэхдээ тэр нь identity болж болохгүй. Хүн өөрийн гэсэн identity те түүнийхээ дагуу шийдвэр гаргаад тэгээд шийдвэрүүд нь нөгөө үйлдэлүүд нь болоод тэгээд үйлдэлүүд нь үр дүн бий болгодог. Энэ дээр би одоо жишээлбэл өөр дөөрөө нэг жишээ авъя л да. Би жишээлбэл Говь Алтай аймгийн хүүхэд. За Говь Алтай аймагт төрсэн. Тайшир сум төрсэн.
Тэгээд манай алтайхан чи ер нь бол алдартай ч нөгөө ус байхгүй гових болохоор одоо нуур ус гол бахтай болохоор хүмүүс говь алтайхан жорлондоо сэлдэг гэд бүр багаас ингээд ийм одоо юу гэдэг одоо нийгмээрээ тийм одоо юу өгчдөг identity ч юм уу те тодорхойлт өгчдөг. Тэгэхээр би өөр багаас өөрөө ч мэдхгүйгээр би жорлондоо сэлдэг аймгийн хүүхэд учраас би усанд сэлэхт мó би гүн уснаас айдаг би сэлэх дурггүй гэд яг тийм өөртөө гэсэн итгэлтэй өөр ингэсэн identity байгаа юм. За тэгээд түүнийхээ дагуу жишээлбэл 10 хэдэн жилийн өмнө одоо энэ Голландд их сургуульд ингээд сурж байхдаа юуны сэлтийн курс очиж орлоо. Цаанаас би ингээд говьалтай ус муутай газрын хүн болохоор ер нь уснаас айдаг багштай хэлж байгаа. Миний зорилго бол ердөө энэ цэгээс энэ цэг рүү зөвхөн ингээд самбардаад хөрчүүл болоо. Түүнээс биш би гүн усанд ормооргүй байна гэд яг ингээд өөрөөр хэлбэл миний нөгөө identity маань тийм болохоор миний шийдвэрүүд сонголтууд яаж гэнэ үү бас яг тэр талаас явагдаж байна. За тэгээ үүдэл маань ч гэсэн багш маань тэгэл за тэгвэл эндээс энэний хооронд дараагийн одоо сертификат ч юм уу нөгөө сэлтийн диплом авах юу орох хэрэггүй. Угаасаа чи өөрөө тэгж хүсэж байгаа юм чинь. Тэгээ миний үүдлүүд яг түүнийхээ дагуу нэг цэгээс нөгөөрөө нэг самбардаж сурсан хүүхэд болоод диплом авахгүйгээр тэгээ өөрөө бас за самбардаа сурч юмс ингэ болоод яг үнийг хэлээд өөртөө сэтгэл хангалуун ус муутай газрын хүүхэд ямар ч ясан самбардаа сурчлаа болоо гэд. Гэтэл ноднон яг далайн ирэг дээр хойдлоо ирэг дээр Динхагт Шхавенингийн тэр газар явж исэн тэгсэн чинь тэнд нэг хүн ингээд живж байгаа нэг харагдаад гар нь ингээд ягаад маш ойрхон байс. Тэгээ би бол сэлхээ тэгэхээр нөгөө гүн уснаас айдаг хүн тэгээ дээрээс нь бүр далайн юм чи айгаад би чадахгүй байж тээ. Яна гэдэгс ашгүй мэдээж нөгөө голлонд хүмүүс ч усан сэлхтэй сайн юм чи хит хитээр таллаас сэлж очоод тэгээ аврах багийнхан бас ирээд тэгээд нөгөө хүнийг ерөөсөө маш богино хугацаанд авраад тэгээд амарсан. Тэгээд тэр үед надад юу гэж бодгдсон хэрвээ энэ хүмүүс байгаагүй хэрвээ би гав ганцаархнаа орой ч юм уу гав ганцаархны яваад энэ хүн ингээд живцэн болвол би маш их ингээд өөртөө ингээд харамсах. Тэгээ өөрөөр хэлбэл миний өөртөө буруу итгэсэн итгэл өөрийнхөө одоо тэр буруу итгэсэн итгэлээс болж өөртөө үсгсэн хоосвор хий хоосон айцсаас болоо би хүний алтан аймыг аварч чадсангүй гэд маш их ингээд гонигтай явах байсан байна гэж бодсон. Тэгээ би шууд сэлтийн курс дахиж насанд хүрэгчдийн сэлтийн курс дахиж өртгүүлээд нодон 8 сараас ахилж эхлээд тэгээд өөртөө би юу гэсэн хэрэг миний зорилго бол дипломтой сэлнэ ялангуяа ингээд хүмүүсийг аврах түвшинд хүрнэ гэд тэгсэн. Тэгээ миний identity болоод юу болж ихэд би бол сэрэг зоригтой би усан сэлэх хүн авах түвшинд хүрнэ гэсэн ингээд нөгөө identity shift маань болж байна. Жорлондоо сэлдгээс хүн авах түвшинд хүрнэ гэд. Тэгээд энэ бол миний дотоод ихтгэл үнэмшлэр би олж тий дотоодосоо би хүн аварна гэсэн зорилготой өөрийгөө бодоагүй. Тэгээ миний үйлдэлүүд маань яасан гэхээр сэтгэл юуны насанд хүрчдгийн бүр диплом авах курсд нь бүртгүүллээ орж эхэллээ. Гэтэл яг хэдхэн курсын дараа нөгөө гүн уснаас айдаг энэ тэр болж бүр ангийнхан дундаас хамгийн түрүүнд гүн ус руу ингээд шумбаж ороо доогуур нь юм яга баг нөгөө гүн усан доогуур явах дуртай хүн байсан байгаа байхгүй юу. Тэгээд эндээс юу анзаарч чинь хүн гэдэг заримдаа хүнд тухайн нийгмийн тухайн орчны эсвэл тухайн хүрээллийн ч юм уу эсвэл өөр зүгээр нөгөө өөрийнхөө айдсаас ч юм уу болоод хий хоосон тийм identity үүсгчдэг. Тэр нь ялангуяа айдс дээр тулгуурласан болвол айдс дээр тулгуурласан тийм шийдвэрүүд гаргаад явцдаг. Тэр нь ингээд мэдээж үр дүн нь ямар байх нь ойлгомжтой тий. Гэтэл тэрийг ингээд зөв тодорхойлоод яг өөртөө би ийм хүн би ийм зорилготой яг чин сэтгэлээсээ хийчих юм бол үйлдэлүүд нь дөрүүд нь яг тийм байж таадаг. Тэгэхээр үүн дээр би яг та бүхнийг бас онцолж байгаа. Тиймээс хизээч өөрийгөө голж болохгүй. Би жишээлбэл ийм юмда муу хүн шүүч гэдэг юм уу? Эсвэл би залхуу хүн шүүч гэдэг юм уу? Эсвэл би юмнаас дандаа хойгор байдаг хүн шүү. За би 10 жилдээ муу сурсан юм чи би муу сурдаг толгой муутай хүн ч гэдэг юм уу? Тэгэж ерөөсө болохгүй. Хүн ерөөсө өөртөө оюун ухаанд хүн ийм сайхан хувь тавиланд тэгээ дээрэс нь одоо эрхчлөөтэй инх тавин ус төрсэн юм чинь бид нар бол юу ч хийж чадна. Тэгэхээр тэр дотроос чинь юу хий гэсэн хүсэл мөрөөдөл байна. Тэр бол таныг дуудаж чинь таныг тааж чадна гэсэн үг. Тэгэхээр өөртөө тэрийг дотроос бүрэн итгүүлээд би бол хийж чадна. Би үүний төлөө харин яаж хийх үү гэдгээр нь систем аргачлал надад чухал юм байна. Бусад хүмүүсийн хийлэх, бусад одоо ингээд нийгмийн буруу ойлголт ч юм уу эсвэл бусад хүмүүсийн буруу зөвлөгөөч тэр бол танд бол падлыг авахгүй гэж зөвлөё. За тэгээд эндээс ер нь бас ингээд одоо амжилтаа явж байгаа хүмүүс эсвэл амжилтаа төгсөж байгаа оюутнууд тэгээд эсвэл зүгээр урсгалаа явж байгаа оюутнууд байна тэгээ харьцуулаад харахаар бас нөгөө түрүүн хэлснээр нөгөө student mindset гэдэг.
Энэ нөгөө бидний яг манай одоо би их сургуульд ажилладаг хүн их сургуулиудаа муулаад баймааргүй байна. Гэхдээ яг миний хувийн бодол бол боловсролын систем маань хүүхдүүдийг багаас нь дүнгээр ингэж үнэлээд тэгээд алдаа хийхээс айдаг болгочдөг. Тэгээд бэлэн ингээд багшийнхаа одоо уурлуулах ч юм уу зэмлүүлэхээс бас айдаг айл болох тийм хүмүүсийн аяар болгочдөг. Тэгэхээр манай боловсролын систем маань бол ерөнхийдөө ингээд юу гэдгийг student mindset болгоо яждаг. Ер нь ялангуяа одоо нөгөө юуны хуучин соц системийн ч юм уу тий. Баруун одоо энэ талаас бол өөрчлөлт явагдсан шүү дээ мэдээж. Тэгээ багш хэлүүл хийдэг алдаа гарахаас айдаг. Тэгээд ингээ юм бэлэн болохыг хүлээгээ суугаад байдаг. Тэгэхээр ер нь бол за түрүү нөгөө identity дээр хэлсэн би хин бэ гэдэг дээр бол өөрийгөө бат тэгэхэд өөрийгөө эргээр тодорхойлно. Хоёрдугаарх нь бол student mindset-тэй ямар нэг юмыг бэлэн болохыг хүлээвэл хизээч зорилготой хүрэхгүй. Ямар нэг юм за нэг хүн өөрчлөлтөө за хинээ энийг одоо ундралаа чи энийг бичиж ийшээ ингэж явуулаад энд очиод ингэж суун шүү гэ тэглээ те. Тэгэх юм бол тэрийг хүй хийж болно тэгчээ дараад нь яах вэ те. Тэгэхээр энэ student mindset багшийн хэлснийг л хийдэг бэлэн болохыг хүлээж яадаг. Тэгээд дээрэс нь алдаа гарахаас айдаг муудуу авахгүй тул те. Энэ бол маш муу mindset. Энэ ер нь бол амжилтаас хүнийг хойшин татдаг. Тэгэхээр бид нар эннийхээ юугаар солих ёстой гэхээр мэргэжлийн сэтгэлгээд professional mindset-тэй болох хэрэгтэй. Тэр нь яах вэ гэхээр ерөөсөө үүнийхээ эсрэгээр те заавар хүлээж суухаас илүүтэй санаачлагыг гартаа авна гэсэн үг. Ер нь сүүлийн үед ялангуяа одоо AI гарч байгаа болохоор те AI чинь юу яаж юм гэхээр дандаа ингээд давтамжтай ингээд ялангуяа cognitive task буюу ингээд амархан хийчих зүйлүүдийг автоматжуулах зүйлгээ бүгдийг нь авчлаа шүү дээ. Тэгэхээр дандаа ингээд даалгавар хүлээж яадаг бэлэн юм дээр хийж яадаг хүмүүс бол ер нь яванд ажилгүй болоод ер нь хэцүүд нь гэсэн үг. Тэгэхээр бид нар ялангуяа энэ хиймэл оюунтай хамтарч ажиллах энэ 90 100-д ирсэн үед юу хийх ёстой гэхээр аль болох өөрийн гэсэн юутай санаачлаг гаргах гэж байх ёстой. Тэгээд амжилтанд хүрч байгаа хүмүүс бол бүгдээрээ санаачлаг гаргах гэдэг. Зорилготой хүрч байгаа хүмүүс бол бүгдээрээ санаачлаг гаргадаг, идэвхтэй байдаг, асуудлыг эргээр эргүүлээд өөрийнхөө талд бий болгоод тэгээд алдаа гарах юм бол тэр алдаанаасаа сураад өөрийгөө урагшин дандаа явуулж яадаг. Тэгээд баг алдаа гарахын тулд суралцж яадаг. Өөрөөр хэлбэл бид нар алахын тулд хэд дахин унжиж алхдаг, хилд орохын тулд ингээд олон дахин алдаа гарч иж ярьж сурдаг. Тэгээ бүгдээрээ л алхаж чаддаг, бүгдээрээ л яриа сурчдаг тий. Тэгэхээр хүн болгон тийм чадвар байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө боловсролын системээр бид нар хайрцагл ажиллаж байгаа. Харин энэ хайрцаглаж байгаа зүйлээсээ бид нар өөрсдөө гарахын тулд өөрсдөө шахах хэрэгтэй. Алдаа гарахад за би яавал алдаа гарах вэ? За би яаж эндээс сурах вэ гэд ерөөсөө алдаа бол надад бэлэг гэж бодож ажиллах хэрэгтэй. Тэгээд түүнээсээ туршлага хурааж тэгээд хүн алдаа гарахын хэрээр өөртөө илүү ихтэй болж идэх тий. Нөгөө confidence is competence гэдэг чинь өөрөөр хэлбэл ур чадвар мэдлэг ингээ юм давтаж хийснийхаа хэрээр хүн өөртөө ихтэй болчдөг. Тэгэхээр мэдээж хүмүүс чинь залуу байхдаа жоохон ихтэйгүй ч юм уу тийм байдаг. Гэхдээ нөгөө хин хурдан алдаа хийгээд гаргаад уям хийгээд байна. Тэр нь өөртөө ихтэй л болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо нөгөө mindset-ээ өөрийнхөө identity-г тодорхойлчлоо. Одоо mindset-ээ professional өөртөө илүү ихтэй, өөртөө юм хүлээхгүй санаачлах хийдэг, туршлага хураадаг, алдаа хийх дуртай тийм хүмүүс бий болчлоо. Тэр бол яг одоо хоёр дахь тийм бас чухал хараг. Тэгээд ер нь аливаа зүйлс нөгөө энэ identity mindset хоёроо тий professional mindset руу орчоод ийснийхаа дараа зуршлууд бид нэр өөрийн мэдлэгүү өдөр тутамд цаг тутамд сонгож байгаа үйлдэл маань бидний зуршлуудыг бий болгож идэг. Өглөө босоод уцсан орны хажууд байх юм бол за ер нь бол судалгаагаар 80-аас 90% нь хүн болгон өглөө босоод уцаа хамгийн ихний хийдэг бол ерөөсөө уцаа хардаг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь зөвхөн цаг харах биш, баг нөгөө сошиал мэдээ зэтэйгээ явуулдаг. Тэгээ мдээгүй ажил 30-40 минут зарим хүмүүс баг цаг орондоо нөгөө уцтайгаа явдаг ч юм уу. Тэгээ маш тийм ялангуяа нөгөө технологиуд маань хүчирхэг бид нарыг амьдралд хэрэгтэй юм шиг боловч тэрийг зөв ингээд маш өөрө бодож хэрэглэхгүй болвол биднийг мөрөөдөл зорилгоос маань холдуулдаг хамгийн хүчирхэг сөрөг төхөөрөмж болчихж байгаа. Тэгэхээр нөгөө бидний хуримтлуулдаг зуршлууд маань өдөр тутмын жижиг алхам. Өдөр тутмын ч гэлтгүй яг ингээ харах юм бол ер нь минут тутмын жижиг алхам. Тэгэхээр бид нар амжилттай явж байгаа хүмүүсийг ингээ харахаар за одоо яг нөгөө хэлэхэд одоо энэ дэлхийн том технологийн компани хүмүүсийн хүүхдэд бол ном уншина. Та нар одоо Elon Musk-ийн хүүхдүүдийг харсан бах те ном барь явж байгаа. Ном бариад хаа явна дандаа номтой явна. Би ч гэсэн хаа газар аялах ч юм уу ямар нэг газар богоноор ч юм уу энэ тэнд явал дандаа номтой нэг уншиж байгаа номнуудаасаа нийг нь барай явчихдаг. Тэгэхээр яг түүн шиг одоо энэ амжилттай явж байгаа. За тэгээд дээрээс нь дэлхийн тэр гомдон болсон, саятан болсон. Энэ амжилттай явж байгаа хүмүүсийн ер нь за тэгээд еврейчүүд хүртэлтэй еврейчүүд чинь тэрүүгээр алдартай шүү. Тэг гэрсэн телевиз байхгүй. Хүүхдүүдэд iPad өгдөгөө, гар утас хэрэглүүлдэггүй те.
Одоо манай найз нөхдийн хүрээлэлт ч гэсэн ер нь ингээд дандаа одоо хүүхдүүд нь айгүй амжилттай сурж байгаа өөрийн гэсэн өөртөө ихтэй байгаа хүүхдүүд бол сошиал медиа байхгүй, гар утас байхгүй хүүхдүүд байгаа юм. Тэр нь мэдээж амаргүй л да. Гэхдээ эцэг ихэн тэн дээр нь маш их тусч өгж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нар зөвхөн өөрсдийнхөө гэлтгүй өөр хүүхдүүдийнхаа ирээдүйг өдөр тутмын, минут тутмын сонголтоор нь хийж байгаа учраас өөрийгөө дандаа ингээ анзаарч явах хэрэгтэй. Тэр нь бол self awareness гэдэг. Энэ талаар дараад нь бас юу вебинар орно. Ер нь бол хүн өөрийгөө яаж ингэж дандаа анзаарч зөв шийдрүүд гаргах уу гэхээр өнөөдрийн хувьд бол өдөр тутмын жижиг үйл маань бидний зуршлууд болчихын. Зуршлууд маань бидний зан характерыг тодорхойлж байна. Зан характер маань явандаа ер нь ямар хүн байх вэ? Ямар амжилтанд хүрэх вэ гэдгийг тодорхойлж байна тий. Тэгэхээр амжилттай явж байгаа хэдий ч нэ амжилттай явна төдий ч нэ энэ тал дээр анхаардаг. Жишээлбэл би нөгөө янз бүрийн тэр бомтноо саядангууд гэлтгүү бас ингээ эрдэмтэд сулаач тэр хүмүүсийн намтруудыг үзээ л та. Тэгэхээр жишээлбэл Warren Buffett те Warren Buffett жишээлбэл ерөөсөө ингээд юу өөрийг нь тэгээ сатар болох юм байдаг гэж байгаа байхгүй маш их ном уншдаг те. Bill Gates ч гэсэн маш их ном уншдаг. Өөртөө бас ингээ бодох цаг гаргадаг. Дандаа ингээ дижитал ертөнцид толгойд байгаад байдгүй дандаа одоо залуучууд дандаа юм сонсоод ч юм уу эсвэл дандаа гар утсан дээр ингээ ч юм уу. Ер нь тэгээд ивэл амжилтанд хүрэхгүй гэсэн яг нэг үлээд гэтэл яг нөгөө амжилтанд хүрсэн бүр өндөр том амжилтанд хүмүүс бол өөрийнхөө өдрийг бүр ингээд яг хугацаагаар нь хуваарлцсан. Тэгээд яг түүнийгээ ингээд өөрийгөө боловсруулах ингээд за юм мэдээлэл ямар нэг мэдээлэл тархинд нь орлоо гэхэд тэр нь өөрт нь хэрэгтэй мэдээлэл. Тэгэхээр ч одоо бид нэр сошиал медиагаар нэг хүний хувийн амьдрал нэг юм хулгай даалчлаа гэх тэн дээр нь уулз даяар яаж юм. Тэгэхээр бид нар ч асар их цагаа үрж ийн гэсэн хасар их хүмүүсийн мөрөөдөл золиослогч гин гэсэн. Тэгэхээр энэ бол маш чухал. Өдөр бүрийн жижиг алхмаа анзаарах хэрэгтэй. Дээрээс нь тууштай байдал чухал. Тэгээд тэрийгэ тууштай байдлахын хэрээр урт хугацаанд том үр дүнд хүргэдэг. За тэгээд ер нь дадал болох дөрөв алхам маш олон төрлийн номууд энэ дээр мэдээж байж байгаа тий. Судалгаанууд хийдэг. Тэгээд судлаачд мэдээж өмнөх судалгаануудаа хийгээл явааддаг болохоос шинээгтгч ном сонин юу эднэр гардггүй. За аз болоход янз бүрийн одоо нөгөө science research уншдаг хүмүүс тэр судалгаануудыг нэгтгэхэд ном гаргацдаг. Түүний жишээлбэл нэг нь гэх юм бол Atomic Habits тий James Clear-ийн гаргасан ном энэ Монголд бас орчуулагдсан байсан санагдаж байна. За энэ бол бас яг нөгөө жижиг төрөний миний хэлснээр тий өөрчлөлтүүдийн хэрээр ингээд агуу амжилтанд хүрч болно гэсэн. Эндээс би бас ингээд бас яг энэ номыг уншаад миний зүгээс юу байна уу гэдээ анзаархад азтай харахад нэг тэгж юу яадаг зүйл байгаагүй. Харин сүүлийн хэдэн жил бол нөгөө төхөөрөмжөө тэгээ өөрийгөө ингээд анхаарал сарнуудаг зүйлсээ би яг нөгөө өөрөөсөө холдуулах дээр илүү анхаарах хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон байхгүй. За энэ хүний хувьд жишээлбэл дадал жишээлбэл таныг зорилгот хүргэж чинь гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар машинаар А цэгээс Б рүү явах гэж байна. Тэгж чинь тий дадал бол бид нар ингээд бидний одоо мотор гэсэн үг байх нь шүү дээ. Мотор тэгэхээр яаж том мотортой байвал хурдан хүрэх үү гэдэг дээр бид нар ярьж ирэх гэсэн. Тэгэхээр түүнийд бол дөрвөн алхам хураангуулах юм бол эхнийх нь бол ил тод болго. Ямар нэг дадлыг болвол аль болох харагдах орчиндөө ил тод болгочих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жишээлбэл нөгөө түрүүний ярьснаар гар утсандаа ингээд донтсон одоо 90% заа бараг л бүгдээр за тэрийг зөв юмар солиуд зүгээр тий. Би гар утсаа шууд болно гэж бид нар хаагаа хайчиж болохгүй яа. Тэгэхээр нөгөөд чинь маш их төвчээр шаардна. Тэгээд тэр их төвчээр бол хүн болгонд байгаачгүй. Тэгэхээр тэрийг жишээлбэл өглөө хосоод би 30 минут утсан дээр мэдээ ч юм уу эсвэл нөгөө сошиал медиа үзэхийн оронд ном уншдаг болоо гэх юм бол унтахтаа гар утсаа өөр тавьж сэнгэлж тавиад хажуудаа яг нөгөө унших номоо тавиад тий. Тэгэхээр өөрийнхөө орчин ингээд ил болгоно гэсэн үг. Тэгээд дээрээс нь сонирхолтой уншихтаа бас аль болох сонирхолтой жишээлбэл гар утснаас маш их ингээд мэдээлэл ирж байгаа болохоо допамин ялгаруулаа бид нар ингээд бүгдээрээ донтолттой тэгээ хурдан тийм циркэлтэй болсон тий. Гэтэл тэрийг бид нар юугаар солих вэ гэхээр ном унших гэж байгаа бол маш сонирхолтой өөрсдийг чинь ингээд анхаарлыг ингээд татж байгаа. Тэгээд тэр нь юу ч байж болно. Жишээлбэл хөл бөмбөг үзэх сонирхолтой унших сонирхолтой бол хөл бөмбөгийн талаарх ном тавьчихсан ч бол хамаагүй байхгүй их нээлж. Тэгэхээр таатай зүйлтэй байх хэвээр. Тэгээ дээрэс нь хялбар байх хэрэгтэй. Тэгэхээр түрүүний хэлснээр ном нь хажууд нь байж ах хэрэгтэй. Жишээлбэл нөгөө энтэнд ингээ хүн чинь явахдаа мдээгүй байж л жишээлбэл дэлгүүрчшэл тэр ингээ хүмүүс юунда хүлээгээд төлбөрөдлөхөд касса дээр зогсохдоо хүртэл ингээл одоо бүгдээрээ л уцаа барьцсан зогсож шít. Гэтэл яг тэр минутад хүртэл уцсныхаа оронд юунда карманда нэг жижигхэн ном барьцсан ч болно. Ер нь дандаа номтой явж байгаа хэрэгтэй. Яг нэг үлэхэд. Тэгэд нэг ичиж авах хэрэг байхгүй хүн болгон гар утас ухаж чинь зүгээрсээ өөрөө чинь тоож харахчгүй те хүмүүсийн юу бодох бол нэг хамаагүй. Тэгэхээр босыг багасгах гэх юм байна.
ном унших зуршлаа өдөрт заа жишээлбэл 30 минут би ном уншина гэж бодож байгаа бол тэрийгэ өглөө нь 10 минут, өдөр нь автобусанд явахдаа нэг 10 минут, орой ингээд буцаж ирэхдээ нэг 10 минут ч гэдэг юм уу. Ер нь тэгээд яг ингээд амархан бодол. Тэгээд тэр ном дандаа хажууд нь гар утас нь аль болох хол зүгнийхаа нөгөө хүрхээс бүр хоол бараг ингээд олдохооргүй газар гаацаа шидчихвэл бараг амар. Тэгээд сэтгэл ханамжтай болох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь жижиг амжилтыгаа тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд жишээлбэл номоо сайхан уншичаад оройн тэрнийхээ дараа өөртөө ингээд дуртай зүйлээ хийвэл зүгээр. Яг хуу жишээлбэл номоо уншсныхаа дараа гар утсан дээрээс нөгөө дуртай мэдээг уншдаг ч юм уу тий. Гэхдээ миний хувийн зүйл бол аль болох гар утсаас хол байвал ер нь зүгээр дуртай одоо жишээлбэл номоо уншчаад өөрөө жишээлбэл алхах дуртай бол гараад нэг 5 минут алхацсан ч болно. Гэхдээ өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ хийгээд тэр нөгөө зуршил болохоор эргээд өөрт нь reward болж ирж байгаа юм. Тэгэх юм бол энэ зарим судлаачид нэг 21 хоног ч юм уу зарим хүмүүс 40 хэдэн хоног ч юм уу хугацаа нь өөрөөр байдаг юм байлаа дээр зуршил бүртгэхэд дадал бий болоход тэгвэл ер нь бол яг эдгээр аргуудыг яг хийх гэж байгаа зүйлсийн дагуу хийчих юм бол амархан бий болно гэж бодож байна. Тэгээ бидний зүгээс бол Nomad Rising зүгээс бол хүн болгоо ингээл өнөө цаг үед бол ажил карьер гэдээ маш завгүй зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхийд даяар карьер гэж завгүй. Тэгээ дээрэс нь гар утсандаа ер нь дондцсон гэр бүлдээ зарцуулах цаг. За гэр бүлдээ гэртээ ирсэн ч гэсэн хүүхдүүдийн хажууд хүүхдүүдтэйгээ ингээд нэг бүрчлэн ингээд хамт тоглодог ч юм уу тийм юмуд нь эрс багассан гэж судалгаа гарсан байсан. Тийм учраас бидний хувийн зөвлөгөөс бол аль болох гэр бүл ажил тэр зорилгоо тэнцвэрийг явал зүгээр зөвхөн зорилготой хүрэх чинь ингээд гэр бүл үр хүүхдэд зарцуулах цагаа, нас төгтөд зарцуулах цагаа бас алдчих болохгүй тий. Тэгэхээр өөртөө хамгийн ихний тэргүүлэх чиглэлээ би яг аль юун дээр зорж байгаа юм. За тэгээд дээрийнхаа дагуу цагаа бий болгоод тий. Одоо жишээлбэл миний зүгээс нэг ном ингээд бичээд одоо яг нөгөө төрөө нөгөө зорилготой хүрдэг хүмүүс чинь жишээний нэг нь би байна 17 оноос хойш нэг ном бичээл арилгаал. Тэгээ сүүлдээ ингээд яасан гэхээр яг цааныхаа цагаар нэг 30 минут блок хийгээд тэгэл яг тэн дээрээ яг ингээд төлөлж байгаа чинь тэгснийхээ ачаар орой гэр бүлэлдээ цагаа жишээлбэл зарцуулж чадж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө номоо бичээд дараад нь би 5 минут тойроод алхах чинь ажлынхаа югаар. Тэгээд цагаа яг нөгөө блок хийгээд тайм блокинг гэж ярьдаг календар дээрээ. Тэгээд гол нь өөрийнхөө энерги хамгаалах хэрэгтэй. Энергийн талаар энэ талаар бол дараад нь бас ирч хүчээ те бас тусгай хичээл орох болно. Зарим хүмүүс нөгөө зорилготой хүрэх гэж нэгээд өдөр шөнөгүй суудаг. Жишээлбэл би ч гэсэн залуу байхдаа за яг үнэлээд хүүхдээ болохоос өмнө дандаа шөнө 3-4 хүртэл суудаг байсан. Тэгээд өөр нь би өөрийгөө нөгөө миний identity болохоор би шөнийн night owl гэдэг өөртөө итгэцэн. Би ер нь бол шөнө хамгийн бүтээлтэй байдаг гэдэг дандаа шөнө суудаг байсан. Тэгтээ сүүлд нь тэр нөгөө нойр байх бас яг хүний эрүүл мэндэд муу гэдгийг ойлгоод тэгээд одоо нөгөө өөрийнхөө энерги аль болох нойр сайтай өдөрт 7-8 цаг унтна, хоолн зүг байх хэрэгтэй энэ төргээд тийм энэ тал дээр бас ингэж өөрийнхөө энерги хамгаална. Тэгээд өөрийнхөө энерги илүү байхын хэрээр зорилготой бас хүрэх боломж нь сайжраа явчихна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол зорилгоо тодорхойлцоод тэгээд түрүүний хэлдгээр нөгөө тайм блокинг хийн. Тайм блокинг хийчээд тэгтээ аль болох тэнцвэртэй өөрийнхөө нөгөө эрүүл мэндэд золиос гарах талаас нь биш бас найз нөхдөд гэр бүлдээ өнгөрөх цагаас бас идэхгүйгээр хийвэл ер нь ч хүрч болно. Тэгээд ерхийн нэг жишээ үзүүлэхэд 7 хоногийн гүйцэтгэлийн жишээлбэл энэ дээр жишээ үзүүлээ л да. Би яг жишээлбэл 5 дахь өдөр болгон эцэст нь календараа ажлынхаа календараа ингээд гүйлгээ харчихна. Ажлынхаа календар дээр ер нь хийсэн зүйлүүд маань ингээд таск болгоод тайм блок болцсон байдаг ажилтай холбоотой зүйлүүд нь. Тэгээ мэдээж заримдаа бүгдийг хийж чадахгүй. Яагаад тэгэхээр нөгөө оюутнууд орж ирээд оюутнуудаа ярих хэрэгч гардаг. Эсвэл өөрөө очиж хүмүүст найзуудаасаа ажлынхаа хүмүүсээс юм асуух ч юм уу тийм зүйлс гараа явуулдаг. Тэгэхээр хийж чадаагүй зүйлсүүдэд 5 дахьт нь хараад тэгээ за ер нь би энийг хийгээгүй маань шүү гэдэг. Тэгээд дараагийнхаа хуваарлогоо оруулцдаг. Тэгчээд ер нь нэг иймэрхүү дараагийн логт байхна гэж өөрийнхөө нэг харчаад тэгээд нэгд өдөр нь өөрийнхөө тусгатайгаа нөгөө төлөвлөгөөнүүдийг хэлээд жишээлбэл за энэ дээр бити юм оруулаарай гэж тий тухайн төлөвлөгөөгөө хийчин. Тэгтээ энийгээ бас яг сараар нь ч бас ингээ харж чинь ерөөхдөө сараар нь энэ 7 хоногт юм хийж болохгүй шүү гэдэг. Ерөөхдөө өөрийнхөө цагийг өдрийн цагийг аягүй сайн хамгаалж сурах дээр бол ажиллаж байгаа. Тэгээд 7 хоногийн мэдээж 1-ээс 5 дахьд хүртэл ажил хийж дараа. Тэгвэл ер нь гол ажлууд нь бол 2-оос 4-д орчиж байгаа. Жишээлбэл Nomad Rise бол одоо ингээд 5 дахьд өглөө 3 цаг шууд зөвхөн Nomad Rise блог хийсэн ажлын талаар ямар ч уулзалт орохгүй гэдэг блог хийсэн байгаа гэсэн үг. Тэгээд
бидэрт ингээ бас түрүүний хийснээр зорилготой биднийг хүрэхэд ингээ орчноо бий болгоцсон бүх зүйл ингээ номын дагуу явж байгаа юм шиг боловч одоо юуны гар утас ухаалаг төхөөрөмж бий болохоос өмнө зорилготой хүрэхэд миний хувийн зүгээс бол хүрэхэд илүү амар байсан байх гэж боддог. Гэтэл өнөө цагт ялангуяа сошиал медиа тэгээд дээрэс нь олон янзын ингээд юунууд хүмүүс ингээд зөвхөн утсаар гэлтгөө ингээд олон янзын сувгаар бас ингээд холбогдсон. Дээрээс нь янз бүрийн ингээд даалгаврууд ч юм ажлууд, хувийн хувьсгалын ажлууд бас гарч ирж байдаг. Тэгээ эдгээр бас хавшин бий болгодог. Заримдаа хүмүүс ингээд ерөнхийдөө бас ингээд харахаар зорилготой хүрэн гэсэн бүртлөө тэрэн зүгээр хий хоосон мөрөөдөл гэдээ явагддаг. Тодорхойгүй зорилго гэсэн үг. Тэгэхээр тэр нь гэтэл тэр хий хоосон зүгээр тийм абстракт мөрөөдлийг хүн болол тодорхой зорилго болох хэрэгтэй тий. Одоо жишээлбэл нөгөө түрүүний нөгөө багш хүүхдээ хоёр хүүхдийн оюутны талаар ярьсан шүү дээ. Нэг нь болохоор тодорхой зорилготой болцсон тэрнийхээ даалгавар хийгээ явсан, үйл хийгээ явсан. Нөгөө хүүхд нь болохоор ерөнхий нэг би болондоо гэсэн нөгөө мөрөөдөл багш болно гэсэн мөрөөдөлтэй. Гэтэл яг нөгөө зорилго нь бол яг үндэ тодорхойгүй байсан байх нь шүү дээ. Тэгэхээр хийм хоосон бас заримдаа хүмүүс ингээм дотроос ингээ мөрөөлөөл явааддаг. Яг ингээ хүний мөрөөдөл яг тодорхой зорилго болоод тодорхой зорилго нь 7 хоног тутмын өдөр тутмын үйл төрсөн тийм нарийн төлөлгөө болоогүй цагт бол ер нь бол зорилготой бас хүрэхгүй. Тэгэхээр тэр тал дээр өөрийгөө бас анхаараарай. Тэгээд ер нь хурдан хүмүүс, тууштай хүмүүс бид нэр бүгдээрээ ямар нэг юм эхлүүлэхдээ ямар нэгэн бодцоод эхлүүлэхдээ айгүй хурдан эхлүүлдэг. Тэгээд заримдаа ингээл өдөрт хэдэн цагаар суугаад шөнөжгөө хэдэн цагаар суугаад гэдэг гэтэл явандаа ингээд эрчин буураад хурдан ингээд шантарчдаг. Тэгээд гэтэл ер нь бол тууштай хүмүүс нь доктортой ингээ баг хийгээд байгаа юм бол урт хугацаанд яг зорилготой хүрчдэг. Тэгэхээр энэ бол амжилтанд хүрсэн хүмүүсийн ер нь ялгааг ингээ харахаар ер нь бүгдээрээ зорилго нь маш тодорхой, юунд хүрэх нь маш тодорхой. Тийм учраас нөгөө хүмүүст за энэ ямар нэг даалгавар орж ирэхэд түүнийг ингээ зөвшөөрч авахаас өмнө яг нэг зорилготой нь холбоотой юугүй юу гэдгээ мэдээд тийм үгүй гэдгээ хүртэл айгүй бодож хэлдэг. Тэгээд дээрэс нь тууштай. Түүнийхээ дагуу зорилгынхаа дагуу тууштай хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд янз бүрийн хэрэгслүүд ашиглаж болно. Жишээлбэл Notion, Obsidian гэдэг нөгөө аженда дээр ингээд төлөвлөгөө гаргах тал дээр янз бүрийн тийм онлайн мэдлэгийн системүүд байж болно. Миний хувийн зүгээс бол зүгээр л жирийн ноутбук бас хувийнхаа юм дээр бол тийм бичдэг. Ажлынхаа зүгээр бол Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээ явуулдаг. Жишээлбэл календар дээр нөгөө цагийнхаа тайм блокинг хийгээд ч юм уу явуулдаг. Тэгээд хамгийн сүүлд энэ ерөнхийдөө нэг хамаагүй юм шиг боловч LinkedIn дээр манайхан ингээд ялангуяа одоо үстэй янз бүрийн одоо ажилд орё гэж байгаа бол LinkedIn дээр өөрсдийнхөө профайлаа бас хийгээрэй. Яг тэгэхээр заримдаа хүмүүс нөгөө зорилгын жишээлбэл гадаадад судалгаа хийх ч юм уу, гадаадад сурах ч юм бол ер нь бол рекрутер бас LinkedIn профайлыг хардаг шүү гэдэг нэг зүгээр нэмэлт зүйл хэлчихье. За тэгээд ерөнхийдөө сүүлийн зүйлээр бол burnout буюу ядаргаанд ер нь бол ороход бол хүмүүс заримдаа зорилготой хүрэх чинь ингээд хийх ажилчдаг. Тэгээд эсвэл ямар ч утгагүй олон янз юм хийгээд байдаг. Тэгээ түрүүний хэсгээр бас тодорхойгүй зорилгогүй явж үзэн. Би жишээлбэл өнгөрсөн онд бас зүгээр өөрийгөө зүгээр туршиж үзсэн байхгүй юу. За би энэ жил бол зүгээр юу туртаа хийх хайцсан. Ер нь зүгээр эксперимент хийж үзье. Дандаа нэг зэгээс нөгөө зэгийн хооронд яхаас гэд. Гэтэл яг нод нь яасан гэхээр за ер нь л бараг ядаргаанд орохоос нааш юм болсон яасагч ямар ч зорилгогүй болохоор айгүйх олон зүйлд yes гэж хэлээ. За гэж хэлээд айгүй олон зүйл ямар ч хэрэггүй зүйлгээ нөгөөтг нь илүү цаг аваад тэгээд би тэндээс бас яг тулгуурлаад ер нь зорилготой байх хэрэгтэй байна. Хүн ямар нэг зүйлэн зорилготой байх хэрэгтэй байна. Тэгэхээр нэг өөрийнхөө цагаа хамгаалахын тулд юу авах уу, яах уу гэд мэднэ. Тэгээд дээрэс нь зорилгогүй болохоор тал тийшээ юм өсчөө хийчихэр сүүлд нь аяг ядарч юм байна. Тэгэхээр жижиг ч гэсэн зорилготой байхыг бол хувийнхаа зүгээс зөвлөё. Манай энэ вебинарын одоо даалгавар бол ер нь хувийн гэрээ өөртөө нэг жилийн тийм зорилго тавьчих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тухайн зорилготой хүрэхин тулд надад яг ямар ур чадвар хэрэгтэй байна гэд тэрийгээ бас яг мэдчих хэрэгтэй. Тэгээд 7 хоногт түүний хийснээр өдөр болгон болж игэл 15-30 минут тий. Тэгээд тэр зорилготойгоо холбоотой нэг том зорилго 7 хоногт авчих юм бол том зорилго хитрхи том зорилго бас ингээд нөгөө эсвэл тодорхой бас зүйл бол бий болдгоо. Тэгэхээр аль болох 7 хоногийн алхмууд нь тодорхой бөгөөж жижиг байх хэрэгтэй. За тэгээд ер нь өөртөө ингээд за би энэ жил ийм юм хийнэ гэд болж хэрэгтэй 12 сарын төгсөлгөөр л би яг ийм ярьдаг бэлнэ гэд. Тэгээд миний хувийн зүгээс бол жишээлбэл тэмдэглэл хөтэлдэг. Тухайн тэмдэглэлтэй өдөр болгон нэг мөрч байсан хамаагүй. Заримдаа нөгөө ханаад манад төрцөж юм уу би өвдцөө бол мэдээж бичиж амжихгүй. Гэхдээ ер нь болж игэл энэ юу болж байгаа вэ гэдэг тэрэн дээр ингээд бичээд байвал бас айгүй зүгээр санагддаг.
За тэгээд та бүхэндээ баярлалаа. Манай Nomad Rise YouTube Nomad Rise Learning subscribe хийгээрэй. Бас Facebook Nomad Rise-ыг маань дагаарай.